Та бодож үзсэн үү? Эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс ер нь яагаад өөрийгөө аз жаргалгүй болгодог тийм хүмүүсийг сонгох юм бол. Тэгээ дээр нь бид нар эсрэг үснээ татахтаа тий дандаа яг зөв зүйлээш буруу зүйлээ хийдэг. Татах биш улам түлхдэг. Тэгээ ер нь ингээ хараад ахаар яг хосын харилцаа тий бэлгийн харилцаа гэдэг сэдвүүд хүний амьдралын бүр хамгийн том хамгийн чухал хүслүүдийн нэг, хамгийн том сэдвүүдийн нэг. Тэгээ бид нар ингээл жинхэнэ хайр маяг гэл зөндөө романс гэж зөндөө зүйлүүд ярьдаг. Гэтэ иймэрхүү талбар дээр бидний мэдэх гэхээс илүү мэдэхгүй нь хамаагүй их байдаг. За тэгээ би саяхан Дэвид Бас гээд хувьслын биологч тэр хүний бичсэн хүслийн эволюц гэдэг тийм нэртэй номыг уншиж дуусглаа. Тэгээ энэ номыг уншсны дараа ер нь яг саяны асуултууд бүгд яг тайлагдаад эхэлсэн. Бид нар ингээд бидний тэр яг тэр суурь механизм нь бүр аль дээр үеийн эволюцийн үеэс хийгдсэн. Тэгээ бид нар ингээд яг ухамсартай яг ингэж боддгоо ч гэсэн ингээд далд ухамсартай тэр хүслүүд нь байгаа яаж байд юм бэ? Яагаад байд юм бэ гэдгийг ер нь бол энэ ном аягүй харуулсан. Тэгээ энэ номны эцэст болол те эрэгтэй хүн яг юунд татагдаг, яагаад татагдаг, эмэгтэй хүнд юунд татагдаг, яагаад татагдаг. Тэгээ тэр харилцаа холбоонд шүү дээ. Ер нь хосын харилцаалч гэлтгүү, хосын холбооч гэлтгүү, бэлгийн харилцааны талаар бас зөндөө юм мэдчих болж байгаа. Тэгээ эдрийг бид нар ингээд хүн болол ингээд нэг тийм өвөрмөц амтан биш шүү дээ. Тэр бэлгийн харилцаа, хосын харилцаа гэдэг зүйл, хосын холбоо гэдэг зүйл амьтдад ч гэсэн байдаг. Тэгээ хүнтэй төстэй амьтдад зөндөө байдаг. Одоо бид нар хүн л зөвхөн ингээд тэг бэлгийн харилцаанаас таашлал авдаг гэж боддог бол үгүй. Тэг янз бүрийн амьтдад бол дельфин мэлфинүүд байдаг. Тэгээ ер нь хараад ахт ер нь айгүй олон сонирхолтой сэдвүүдийг хүнддэг. Тэр дундаа тийм одоо хосын холбоон дээр урт хугацааны холбоо гэж байдаг. Богино хугацааны холбоог хүртэл бусад амьтад хүртэл гаргадаг. Тэгээ араар тавилт байна, бэлгийн харилцаа, дур тавилт гэдэг ер нь яг хувьслын биологийн үүднээс энэ бүх зүйлд айгүй гоё хариулт өгж байгаа санагдсан. Тэгээд яг гоё гэхээс илүү надад зүгээр энээс болоод идэм биш та. Тэгээд идэм биш гэдэг сэтгэлдлүүд надад их төрүүлсэн. Тэгэхээр ер нь бол энэ удаагийн дугаар дээрээс суурлаад ер нь нэлээд хэдэн дугаараад гаргах байх. Одоо жишээлбэл яг эрэгтэй эмэгтэй юунд татагдаг эсвэл яадын янз бүрийн ер нь одоо салалт жишээлбэл айгу том сэдв те араар тавилт гэдэг ингээд иймэрдүү сонирхолтой сэдвүүдийг хүндэн. Тэгээ гол нь надад бас нэг таалагдсан юм энэ сэтгэл судлаач нь өөрийнхөө одоо судалгаануудыг дандаа ингээд тэгээ судалгаан дээр суурилсан зүйлүүд байдаг. Дандаа одоо тэр улсын тим судалгаан дээр ийм гарлаа те. Тэгээ ямар нэг судалгаа байсан ч гэсэн соёлын ялгааг бас авч үзэх гэж хичээдэг. Одоо Америкт тийм баха те. Өөр тэр нэг уугуул овг аймгийн тим кулчур арай өөр соёлтой үед тийм зүйлүүд нь ингэж өөрчлөгдөж байна гэд тэ. Тэгэхээр тийм ингээ барууны оронд ажиллаж байгаа зүйлүүд Монголд ч гэсэн бас ялгаатай байж магадгүй. Тэгэхээр сайенс дээр суурилсан, шинжлэх ухаан дээр суурилсан. Зүгээр л тэр чин ер нь хальт тэгдэж штэ тий. Одоо яа тий. Эрэгтэй хүн илүү араар тавьдэж штэ чи тийм үү тий. Нэг тийм хальт юм ярьдгүй. Яг бүх юмаа яг ингээ судалгаан дээр суурилсан, шинжлэх ухаан дээр суурилсан. Тэгээ гол нь одоо боломжит тайлбаруудыг өгөх гэж хичээдэг. Тэгэхээр тэр нь айгу таалагдах байх гэж найдаж байна. Тэгэхдээ энэ дугаар дээр зүгээр ерөнхий зүйлүүдийг яриа. Яг би яг суур төвчний ойлголтуудыг тавьчих юм бол дараа нь ингээд те яагаад эрэгтэй эмэгтэй хүн одоо хосын харилцаанд ийм үйлдэл гаргадаг, ийм зүйлийг илүүд үздэг, ийм ааш хараншаа гаргадаг юм бэ гэдгийг зүйлүүд илүү ойлгомжтой болох. Тэгээ хувьслын биологи бол ер нь нэлээд жоохон санал зүйрлэлтэй ихтэй сэдвэлтэй. Одоо хувьслын биологийн үднээс янз бүрийн юмыг тайлбарлангууд одоо жишээлбэл одоо LGBTQ community-гаас гарч ирээ те наача ингээд бидрийг ингээд яг инк гэдэг ийм хайрцагт оруулах гэдэг нэг ч юм уу тиймэрхүү хөдөлгөөнүүд байдаг. Тэгээд дээр нь нэмэгдээд ер нь бид нар бол өөрсдөө айгүй тийм гоё романтикаар харах гэж хичээдэг. Бид нар бол амтан биш те. Бид нар бол хүн, бид нар бол ингээд жинхэнэ хайр маяг гэх тиймэрхүү юм ярьдаг. Гэхдээ ингээд бидний сүр үндсэн механизмууд яг бусад амьтад бидэнтэй төстэй амьтад ямар байдаг тэрнтэй төстэй механизмаар ер нь явж л байдаг. Яг харангуут бид нар ингээд бичтэй 96% ген DNA ширэлж гин гэж бодохоор яг идэвхтэй хуваалцж гин гэж бодохоор ер нь биднэрт яг энэ бидний гаргадаг үйлдэл авируд ер нь яг хувьслын биологийн үүднээс тайлбарлах боломжууд зөндөө байдаг. Тэгээ хувьслын биологи бол ер нь нэлээд жоохон төвхтэй тэгээд нэлээд сарал зүйрлэлтдэг сэдвүүд л дээ. Одоо жишээлбэл хувьслын биологийн ойлголтод яриад эхлэнгүүд зарим нэг одоо LGBTQ хүмүүс ч юм уу те та нар бидрийг хайрцаглах гадаа наад нэг ямаараа ингээ те бидрийг ингэх гээд энэ тэх гээд нэгэд. Гэхдээ тэр нь бол гол зорилго биш. Хувьслын биологи бол зүгээр л хэдүүлээ өөрсдийгөө ойлгох гэсэн зорилго байгаа.
бидний те хэдэн 100 мянга сая жилийн баг энэ програмчлал тийм урт хугацааны програмчлал бидний дотор явж байгаа. Бидний те эр бэлгээс, эм бэлгээс гэдэг тэр бүх ингээ эволюцоор үүсэж байгаа зүйлүүд угаасаа бидний дотор програмчлал нь байгаа гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо бүр хамгийн наазахын жишээлбэл шүү дээ. Эрэгтэй хүн яагаад хөхний толгойтой байд юм бэ гингүүд ерөөсө тайлбарч болохгүй байгаа байхгүй. Тэгээ тэрийг одоо жишээлбэл эмэгтэй хүнд бол мэдээж хэрэгтэй юм те. За энэчнээс ингээ сүүмөө гаргадаг ч юм яа тийм. Гэхдээ эрэгтэй хүнд ямар ч хэрэггүй бахт яагаад ийм гараад ирсэн бэ гэн. Тэнгүүд энийг ер нь бол голцоо тайлбарлахдаа бол ер нь яг тэгэл эволюцоор ингэж хувьсж байхдаа эмэгтэй хүн тэр хэрэгцээ нь гарсан. Тэгээд эрэгтэй хүнд ч гэсэн дагаад ингэж илүү одоо spandrel гэсэн илүү зүгээр л тийм тий одоо эрэгтэй хүний хөхний толгойгүйгээр эмэгтэй хүний хөхний толгойтой болох айгүй хэцүү байхгүй эволюцийн хувьд тийм олон мянган жилийн туршид ингэж хувьсаж өөрчлөх гэж байгаа болохоор тийм болохоор ингээ эрэгтэй хүний хөхний толгой зүгээр л ингээд тийм дагвар маягийн болоод гараад ирсэн гэж яригддаг. Тэгэхээр ингээ тиймэрдүү байдлаар харахаар ер нь тиймэрдүү зүйлүүд зөндөө байж болохоор байдаг. Тэгэхдээ энэ бол ингээ зүгээр тэнэг жишээж гэсэн зүгээр энээр энүүгээр яагаад ингээ бидний ингээ жижигхэн зүйлүүд хүртэл яг эволюцийн бүтээгдэхүүн болж гарч ирж байгаа юм бэ гэдгийг ойлгохыг хичээх нь бидэрт ер нь хамаагүй сонирхолтой, хамаагүй чухал тийм зүйлүүдийн нэг болж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ дугаарууд дээр ер нь бол ингээд айгүй тухгүй мэдрэмж төрүүлэх янз бүрийн статистик тиймэрдүү зүйлүүдийг дурдна. Тэгээ хүн яг өөрийгөө амтан гэдгийг жоохон тулж харах жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ эцээ эцэст яг энэ ойлголтууд хүнд илүү хэрэг болно. Хүн илүү өөртөө зөв шийдвэр гаргахад тус олно гэдэгт бол би бат итгэж байна. Тэгээ хувьслын биологи амьдралаас хол юм шиг санагдж байгаа боловч бидэнд угаасаа бүр хамгийн ойрхон зүйлүүдийн нэг байдаг. Одоо жишээлбэл эрэгтэй хүний хар гэдэг зүйлийг аваад үзэхэд зүгээр л тэр бол айл дээр үед хувьслын биологи үүднээс харахад зүгээр эрэгтэй хүн өөрийнхөө гаргаж байгаа хүүхдийг яг өөрийнхөө гэдгийг мэдэх тэр чухал хэрэгцээнийх нь нэг хэсэг болж энэ хар гэдэг зүйл гардаг. Тэгээ хар гэдэг зүйлээс болоод янз бүрийн муухай зүйлүүд үлдэгдэн штэ. Одоо эмэгтэй хүмүүс яадын гар хүрдэг ч юм уу эсвэл янз бүрийн аллаг маллаг янз бүрийн юм болдсон штэ. Тийм чухал сэдвүүд яг ийм үндсэн дээр байгаа гэдгийг бид нар хараад ойлгох гэж хичээх юм бол биднэрт хамаагүй биднэрт асуултандаа хариулт олоход хамаагүй амархан болно. Хувьслын биологийн үүднээс яг энэ бидний одоо бэлгийн стратеги ярьж байгаа. Sexual strategy одоо бидний энэ хосын холбоог үүсгэх хүсэл нь хаанаас гарч байгаа юм бэ гэдгийг ойлгох гэж хичээж байгаа. Дарвин бол анх гаргаж ирэхдээ биднэрт бол амьд үлдэх бол хамгийн чухал гэж яригддаг байсан. Тэгсэн чинь одоо нөгөө нэг тогс гэх амтан мэдэн шүү дээ. Тогс гэдэг амтныг харсаж айгуу гоё тийм үдтэй байдаг те. Ингээд айгуу гоё солонгорсон. Тэг яагаад юм үдтэй юм бэ? Энэ бол ингээд амьд гарахад ямар ч хэрэггүй шүү дээ гэд бодсон чинь тэр яагаад гэвэл тэр үд нь бол ингээд одоо янз бүрийн араатай амтаа өөрлөө дайрахад хамаагүй амархан болгож байгаа байхгүй. Айгуу тийм ил тод болгодог. Гэтэ ингээд амьд гарахт нь улам одоо нэрмээс болж байгаа ч гэсэн энэ бол өөрөөгөө нөхөн үрчигт нь хамгийн чухал факторуудын нэг болчихж байгаа. Тэр одоо эмэгтэй тоогснууд нь тэр эрэгтэй тоогсныхаа үдийг хараад ямар гоё те генетикийн материал байна вэ? Ямар те одоо тэр үд нь гоё байх тусмаа энэ шуу бол илүү сайн генетикийн материалтай байна гэд тэгээд тэр шуудтай цуг бэлгийн харилцаанд ороод нөхөн үржих тийм хүсэл байдаг. Тэгээ энээс харахаар ер нь ямар ч амтны аймгийн ямар ч амтан байсан ер нь бол ихэнхдээ эсрэг хүссэндээ ямар нэг зүйлэнд татагддаг. Тэгээд тэр нь зоригтой байдаг, шалтгаантай байдаг. Одоо тэр шууд жишээлбэл тэр айгуу гоё те тогсны үдэнд нь татагдах тийм шалтгаан байсан шиг тэгээ энэ хувьслын үднээс харахаар бидний энэ бэлгийн стратеги яг нэг асуудлыг шийдэж өгдөг. Ямар нэг ер нь асуудлыг шийдэх гэж энэ стратегиуд дандаа гарч ирдэг. Одоо бид нар жишээлбэл үлсдэг шүү дээ. Бид нар яагаад үлсэж байгаа юм бэ гэхээр бид нар өөрсдийнхөө биед хэрэгцээтэй тий шим тижээлийг олж авах гэж хөлсдөг. Эсвэл бид нар яагаад хөлс гард юм бэ гингүүд бид нар тий өөрийнхөө биеийн температурыг контролдох гэж хөлс гарах механизм бий болдог. Эсвэл тэгээ дээр нь тий бидэрт яагаад өөх тостой эсвэл сахартай хоолойд айгүй тийм амттай байд юм бэ гэхээр бидэрт бас яг л энэ зүйлөө тий бидэрт айгүй шим тижээлтэй байсаар ирсэн. Гэхдээ тэр хувьслын үед тэр програмчлагдсан зүйл нь биднэрт одоо яг хэвээрээ байгаад байдаг. Тэгээд тэр програмчлалаараа одоо ч гэсэн явах юм бол тий бид нар тийм айгүй тийм өөх тостой сахартай мэдэнгүүт бидэрт муугар нөлөөлдөг. Хичнээн ингээд
тэр бидний програмчлалт биднэрт сайнаар нөлөөлөхийн тулд бидний одоо асуудлыг шийдэх гэж бий болсон ч гэсэн одоо ч гэсэн бидэрт тэр стратегийг ашиглах юм бол бидэрт ашиггүй байдаг. Тэрнтэй адилхан бидэрт бас бэлгийн стратеги байдаг. Бэлгийн стратеги гэдэг нь бид нар яг тэр холбоос үүсгэж байгаа одоо партнер байгаа шүү дээ. Тэр үнийг сонгохдоо ямар нэг зүйлийг шилж харж сонгодог. Тэгэхгүй болол нь шүү дээ. Бид нар зүгээр л ингээл дурын үнтэйгээ нөхөн үржээд явдаг байсан бол бидний одоо хамгийн сайн генүүд цаашаа тарагдахгүй, хамгийн сайн чин чанарууд яг амьд гарахад хэрэг болох одоо оюун ухаан, хүч чадал, энэргүй байдал тэр шанарууд цаашаага улам ингэж түгээхдэггүй. Тэгэхээр бидний бэлгийн стратеги гэдэг зүйлүүд ерөөсөө л бидний өвөг дээдэс ямар зүйлийг илүү чухалчилж үзвэл илүү амжилтанд хүрдэг байсан бэ? Илүү сайн генийг цаашаагаа тарааж түгээдэг байсан бэ гэдэг тэр програмчлал бидний дотор явж байгааг л хэлж байгаа. Тэгээ хэдүүлээ бодоод үзээ л да. Одоо бүр дээр үед чулуун цэсгийн өвд жишээлбэл бид нар одоо хүүтэй ахир нөхцөл дулаахан байх бол чухал хэрэгцээ байсан. Хоол олохгүй байвал хэцүү хоол олох чухал хэрэгцээ. Тэгээ араатай амьтанд дайрч ирэхэд бид нар тэрнээс амьд гарч үлдэх чухал хэрэгцээнүүд байсан. Хэрвээ чиний хамтрагч чинь ямар ч хоол авч чадах болцоогүй араатай амьтандаа тулд чадхааргүй тийм сул дорой. Тэгээд дээр нь хажууд чинь байнга хамгаалж чаддгүй ийм хэрэгцээтэй зүйлүүдийг хангаж өгч чаддгүй. Одоо дулаахан байлгаж чаддгүй байсан бол тэр бол муу хамтрагч болчих жоох байхгүй юу? Ерөөсөө хүн муу хамтрагчтай болоод муу шийдвэр гаргах юм бол ерөөсөө л чиний амьд гарах тэр шанс чинь багасчих жоох байхгүй юу? Тэгэхээр тэр талаасаа харахад ингээд ер нь хүн дээр ч ярилдаггүй ингээд амьтан дээр хүртэл харагддаг. Одоо Weaver Bird гэх шувуу байдаг. Тэрэн дээр эмхтэй шувуу нь эрэгтэй шувууныхаа барьсан үүрийг тестлдэг. Одоо ингээд жоохон гიშгэж бишиж үзээ Тэгээд тэр үүрээ сайн барьсан байх юм бол тэр партнерыг очиж сонгодог. Тэгжээч өндгөө айгуу тийм аюулгүй илүү сайн нөхцөлд илүү аюулгүй нөхцөлд үүсгээд тэгж ер нь бол илүү амьд гарах цаашаа генэ түгээх тэр зорилгыг илүү сайн биелүүлж чаддаг. Тэгээ ингээд харахаар ер нь яг Дарвины хувьд бол яг нөхөн өрчхүүн тал дээр бол хамгийн чухал ойлголтуудын нэг нь яг ижил хүүсний хүмүүс хоорондоо өрсөлдөх гэдэг ойлголт байдаг. Одоо same sex competition гэдэг. Тэгээ ер нь л хараад байхад бид нар ингээд хүүхэлтэй мөхөлтэн дээр ч гэсэн ингээд хардаг шүү дээ. Ингээд хоёр ир өвхөртэй ингээд иврээ ингээд тулцсан ингээд тултаал байдаг шүү дээ. Тэгэл ялсан нь тэр одоо тэр хатан мотой эмхтэйгээ аваад ингээд цаашаа нөхөн урьж чаддаг. Ялагдсан тэгээ ингээд нөхөн урьжих болцоог ингээд хаягддаг, үлддэг ч юм уу Ер нь тэгэж ингээд доогуур ранклагдсан ерөөдөө цаашаа нөхөн урьжих боломж бага байдаг. Тэгээ Дарвины тайлбарлаж байгаагаар бол ер нь бол нөхөн урьжгүй гэдэг бол ер нь тэр чигтэл шалгарал. Тэр дундаа яг одоо эрэгтэйчүүдийн эрх үүсний хувьд хоорондоо тулдах, өрсөлдөх, тэгээ шалгарч гарах гэдэг зүйлүүд хамаагүй төв юм л байдаг. Эмэгтэй талаасаа арай нэг жоохон пассивтэй, арай жоохон хөдөлгөөнгүй юм шиг мөртлөө эмэгтэйчүүд ч гэсэн хоорондоо өрсөлдөг. Гэхдээ эрэгтэй хүүснүүдийн хувьд одоо хоёр ир шар үхэртэй ингээд эврээ ингээд тулцсан ингээд тулж байгаа тийм дүр зураг ер нь айгүй их байдаг шнэ амтны амьд. Тэгээ яг ялсан тэр одоо илүү нөхөн өрждөг, ялагдсан тэгээ илүү сул дараа болохоор тэр генийг цаашаа түгээдэггүй. Тэгээд ер нь бол илүү тийм хүчтэй байсан, ухаантай байсан нь яг тэр генээ цаашаа түгээж чаддаг юм. Ер нь бол имэр дүр зураг буудаг. Тэгээд энэ сэдв бол цаашаа ер нь бол байнга яригдана. Ер нь л хараад байнгут хүн тэгээ ер нь хараад байхад ямар ч хүмж байсан, амтанж байсан хосын холбоогоо тогтоохдоо хид хідэн боломжуудаас хид хідэн сонголтуудаас харж агаад хамгийн сайныг нь л өөртөө сонгох гэж хичээдэг. Ерөөсөө тийм шалгарлын процесс байгаа гэдгийг ер нь бол байнга санаж байгаарай. Тэгээ ингээд шалгарал явагдаад ирэхээр ер нь цаанаасаа тийм шатлал маягийн хүмүүсээс ирж ил та. Тэр дундаа одоо жишээлбэл эрэгтэйчүүд дундаа одоо жишээлбэл хамгийн одоо альфа гэж яригддаг шүү дээ. Бид нар яг ингээд энэ бол яг л хувьслын биологийн хиллэг. Альфа эрэгтэй гэдэг нь ер нь яг тэр нөхөн үрчгэд хамгийн одоо хүсэмжит тийм эрэгтэйг нь хэлж байгаа. Тэр эрэгтэй бол хамгийн тийм хүсэмжит шин чанаруудыг агуулдаг. Одоо тэр дундаа хамгийн хүчтэй, хамгийн ухаантай, хамгийн энэрэнгүй яг тийм чанарууд байдаг. Тэгэд энийг бол амтны амьд дээр ч гэсэн айгуусан түгээмэл ажиглагддаг. Одоо заан дээр одоо жишээлбэл шүү дээ. Зүгээр нэг эмхтэй заан, хажууд нь зүгээр нэг юм гээд
одоо тэр ранкаараа доогуур байдаг нэг тийм сул дорой эрэгтэй зан байгаад байна шүү дээ тий. Тэнгүүт тэр эмэгтэй зан нэг тийм дуу ялгаруулангууд тэр альфа эрэгтэй нь хурж ирээд тэр сул дорой зааныг зөв хөөгөө явуулцдаг гэж байгаа. Тэгэхээр ингээд зүгээр амтны аймаг дээр хүртэл ингээд яг иймэрхүү шатлалын систем нь ер нь харагдаж л байдаг. Тэгээд хамгийн хүсэмжит шинж чанартай тэр одоо эрэгтэй ч өнөө эмэгтэй ч өнөө тэд нар нь бол хамгийн одоо нөхөн өрчгөн талаас хамгийн үн цэнтэй хүмүүс амьтад байдаг. Тэгээ энэ дээр mating value гэдэг ойлголт яригдж байгаа. Тэр нь ерөөсөө л чи яг нөхөн өрчгөн талаас хэр хүсэмжит байна вэ гэдгийг хэлж байгаа. Чи хэрвээ хүсэмжит биш байх юм бол чамтай хүн тэ холбоо тогтоё хосын харилцаа үүсгэй гэж бодохгүй. Гэхдээ чи илүү хүсэмжит байх юм бол чамааг илүү олон булаацлтнаа л гэсэн ойлголтоо. Тэгээ энэ зөвхөн ингээд эсрэг хүүсэн дээр ч бас яригдахгүй л тэ. Ижил хүүстэн болох тохиолдлууд ер нь зөндөө байдаг. Бид нар бол ингээд ижил хүүстэй ингээд янз бүрийн бэлгийн чиг хандлагыг зөвхөн хүн дээр байдаг гэж боддог. Гэхдээ яг үндэ амьтан дээр ч гэсэн иймэрхүү зүйлүүд ажиглагддаг. Тэгээ яг яагаад гардыг бэ гэдэг бол жоохон тодорхойгүй л тэ. Ер нь янз бүрийн шалтгаан байж болдог. Одоо жишээлбэл шоронд бол ижил хүүстэй эрэгтэйчүүд хамаагүй их байдаг гэж байгаа байхгүй. Яагаад гэхээр ер нь угаасаа л эмэгтэй хүн баг байхгүй болохоор нөөц бололцооны үүднээс ижил хүүстэн болох тийм шалтгаан гарч ирдэг. Гэтэ энэ бол зүгээр ингээ ганц боломжит байдлуудын нэг. Одоо амьтны аймаг дээр бол иймэрхүү зүйлүүд ажиглагддаг. Гэтэ хүн дээр бол яагаад байдгийг гэдэгт бол угаасаа сайн тайлбар өгч чаддгүй. Тэгэхдээ бэлгийн чиг хандлага яригадаад ирэнгүүт айгүй сонирхолтой судалгаанууд байт юм лээ. Одоо жишээлбэл эрэгтэй хүний хувьд шүү дээ тий. Ер нь илүү тийм спектрум гэж байдгүй. Эрэгтэй хүн нэг бол илүү яг гей байдаг. Нэг бол heterosexual байдаг. Ерөөсө bisexual эрэгтэйчүүд бол айгүй цөөхөн байдаг. Эрэгтэй эмэгтэй аль аль нь сонирхдаг. Нэг бол зөвхөн эрэгтэй сонирхдаг, нэг бол зөвхөн эмэгтэй сонирхдаг байдаг. Гэхдээ эмэгтэй хүмүүсээр судлаад үзсэн чинь спектрум нь арай их байдаг. Эмэгтэй хүн зөвхөн эмэгтэй хүн сонирхохоосоо илүү те эрэгтэй хүн ижлэгэн сонирхдаг. Эсвэл ингээд эрэгтэй хүн зөвхөн эрэгтэй хүн сонирхдаг гэж ер нь эмэгтэй хүний тэр бэлгийн чиг хандлага нь илүү тийм тархсан гэх юм уу? Одоо эрэгтэй хүнийг хоёр туйл руугаа илүү түгээмэл байдаг бол эмэгтэй хүнийг хамаагүй ингээд янз бүрийн төрлийн хандлагууд арай их байдаг гэж харагддаг. Судалгаагаар харуулдаг. Тэгээ дээр нь нэмээд цаг хугацааны дименшныг оруулаад ирэнгүүт айгүй сонирхолтой зүйлүүд бас гараад ирдэг. Одоо эрэгтэй хүнийг бол их ихтэй ер нь бол яг төрхөөс эхлээд шууд баг ингээд шийдэгдсэн байдаг. Тэгээ цаг хугацааны иргэшээлээр ижил үүсгэн болно гэдэг нь арай цөөхөн байдаг бол эмэгтэй хүний хувьд тэр нь хамаагүй түгээмэл байдаг гэдэг. Тэгээ ер нь ингээд яг одоо хосын харилцаа, бэлгийн харилцаа яригадаад ирэнгүүт яг энэ хүүсийн ялгаа, бэлгийн чиг хандлага. Тэгээ дээр нь одоо бүр соёлын ялгаанууд хүртэл гарч ирнэ. Тэгээ соёлын ялгаан дараа нэмэгдээд бүр яг ямар нөхцөл байдалтай одоо тэр чиний амьдарч байгаа хотоос ч нүртэл хамаарна. Чиний амьдарч байгаа хот ч хамаагүй олон эмэгтэй хүнтэй байвал те эрэгтэй эмэгтэй хүнийх нь одоо ratio гэж яригддаг шээ. Харьцаа нь ямар байна? Тэр баланс нь ямар байна гэдгээс хамаарат хүртэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хийж байгаа сонголт, хийж байгаа гаргаж байгаа шийдвэр, бэлгийн ар араншаа гэдэг зүйлүүд бүгд өөрчлөгдөд ирдэг. Зүгээр нэг наадзахын жишээ авах гэдэг шүү дээ. Одоо тэр амьдарч байгаа хот ч юм уу тий Омог аймагт илүү олон тооны эмэгтэй байгаад ирэнгүүт илүү эрэгтэй нэх байгаагаас шал өөр харагдаг. Одоо эмэгтэй нь илүү их байгаад ирэнгүүт жишээлбэл одоо Парагвайын индианууд байна. Эсвэл одоо Манхаттен байж болж байна тий Нью-Йорк. Тиймэрхүү газруудад юу болдог вэ гэхээр хамаагүй эрэгтэйчүүд нь хамаагүй их олон сонголттой байгаад ирэхээр илүү богино хугацааны бэлгийн харилцаа тийм зууртын бэлгийн харилцаанууд хамаагүй их байгаад ирдэг. Гэхдээ яг эсрэгээрээ одоо эмэгтэй хамаагүй бага байгаад ирэнгүүт тиймэрхүү газруудад илүү моногамous харилцаанууд хамаагүй их байдаг. Тэгээд ирэнгүүт одоо салалт болол хамаагүй бага тоогоор байдаг. Яг гэвэл Манхаттен шиг хотуудад бол салалт арай ихтэй. Яг гэвэл эрэгтэйчүүд нь те ингээ янз бүрийн зууртын харилцаанд ороод тэгээд янз бүрийн зууртын харилцаанд орохоор угаасаа салах магадлал хамаагүй их байгаа нь угаасаа тодорхой шүү дээ. Тэгээд ер нь иймэрдүү байдлаар яг те демографиг нь харж болж байна. Ер нь айгүй гүнзгий ойлголтуудыг авч болохоор. Энэ жишээнээр харангуут яг тийм сонирхолтой тэнцвэргүй байдал харагдаж байгаа байхгүй. Эрэгтэй эмэгтэй хүний хувьд бэлгийн харилцаа нь арай жоохон өөр хүслийг биелүүлдэг. Эрэгтэй хүн бол ингээд зүгээр
одоо зуурдын бэлгийн харилцаанд ороход бол хамаагүй амархан байдаг, хамаагүй их хүсэл байдаг бол эмэгтэй хүний хувьд тэр хүсэл нь хамаагүй бага байдаг. Тэгэхээр ингээд энэчнээс ер нь бол жоохон зөрчилдөөн үүсч ирдэг л дээ. Эрэгтэй эмэгтэй хүн жоохон өөр зүйлүүдийг хүсэх тохиолдлууд байдаг. Яг хоо айл ал нь ингээд урт хугацааны холбоос харилцаа үүсгэхийг хүсэж байгаа ч гэсэн богино хугацааны холбоо хүсэлч гэсэн ер нь бол айл ал хүүсэнд байдаг. Тэгэхээр энэчнээс ер нь энэ айгүй юм сонирхолтой динамик гарч ирнэ. Тэгээ дараагийн дугааруудад яг энийг илүү дэлгэрүүлж ярив. За тэгээ хэдүүлээ өөрсдөө болж чадах болох хэвээр тийм болох гэж шийдэцгээе. Баярлалаа.